За баярлалаа мөнгөө. Энэ өглөөний зочноор BDSAF Mongolia брендийн үүсгэн байгуулагч Үлзий Боджов. За хөдөө аж ахуйн их сургуулийн бүтээгдэхүүн судлал чанар үнэлгээний тэнхимийн багш судлаач Хишиг Жаргал. За Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн зохицуулагч Инх хамгаалнаар ирсэн байна. Та гуравтаа өглөөний мэнд хүргэе. За энэ өглөөнийхөө зочидтой би сарлагын хөврийн тухай за түүгээр хийсэн бүтээгдэхүүн зах зээлийн талаарх бас мэдээлэл үзэгч та бүхэндээ өгөхөөр студидтэй урьсан юм. За тэгээд юуны төрөнд энэ сарлагын хөврийн онцлог шин чанарыг нь бас та үзэгчтэй дурдж өгнө үү? За юуны өмнө үзэгчтэй өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр сарлагын хөвөр гэдэг нь бол сарлагын өөрийн өсөн бүрхүүлийг хэлдэг. Тэгэхээр өсөн бүрхүүл яагаад бий болдог гэхээр сарлаг гэдэг амьтан далайн түвшингээс 2000-аас дээш амьдардаг, тэр өндөр ууланд амьдардаг. Тэгээд өвлийн хүүтнийг давахын тулд тэнд бол их нарийн зөөлөн өс бий болдог. Нэг талаар бол хүн бол дотор хуцас өмсөж өвлийн нөхцөл болоод ирэхлээр гадны нөхцлөөс хамгаалах. Ингэж үүссэн энэ нарийн зөөлөн өсөн бүрхүүлийг бол сарлагын хөвөр гэж хэлдэг. Тэгэхээр хөвөр маань бусад ширхтээс ямар онцлог ялгаатай юм бэ гэхлээр ямааны ноолуур тэмээний ноосыг бол хөвөр далайн түвшингээс 2000-аас дээш болоод ирэхлээр бол гадна талын хүүтэн бол хасах 40 градус ч юм уу 30-аас 40 градус болоод ирэхлээр хөвөр бол дулаан хадгалах шин чанараараа ноолуурын ширхтээр бусад ширхтээс 20-30% илүү. Мөн та бүгдээрээ мэдж байгаа сарлаг уулын орой дээр очичод амьдардаг. Тийм учраас тэнд амьдарж байгаа сарлагын өсөн бүрхүүлд бас нэг их онцлог шин цасан дээр хэвддэг. Тэгэхээр тэр ширхэгтэд ямар гэхээр уус нэвтрүүлдэг үе үл нэвтрүүлдэг үү гэсэн ийм гайхалтай байгалийн шин чанар бий болдог. Энэ онцлог шин чанараараа бусад ширхтээс бол маш онцлог ялгагдах онцлогтой. Тэгээ манай хүүтний энэ хүүтэн улирлын энэ гайхамшигт нөхцөл юу гэхээр сарлагын хөврийн тийм байглаасаа тийм шин чанарыг бий болгосон. Тэгэхээр хөвөр бол яг өснийхээ сарлагынхаа яг арсан бүрхүүл дээр нь яг арсан дээр нь байдаг учраас сарлагын хөврийг өмссөн хүн хөврөөр хийсэн бүтээгдэхүүнээ өмссөн маш зөөлөн тийм уян шин чанар бий болж ирж байгаа. Ийм онцлог шин чанарыг бий болгосон. Хишиг Жаргал багшийн саяны дурдсан одоо шин чанарыг илүүтэй одоо мэдэрч 10 жилийн өмнөөс ногоон алт төслийн хүрээнд энэ сарлагын хөврийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэ үйл ажиллагаа ямар шатандаа хүрсэн бэ? Таны одоо хэрэгжүүлэх гэсэн энэ санаачлал 10 жилийн хүрээнд яг биелэлтэй олж чадсан болов уу? Тэгээ бид нар бол биелэлтэй олж чадсан гэж одоо үзэж байгаа. 10 жилийн өмнө анх манай ногоон алт төсөл бэлчээрийн зохистой ашиглалтын чиглэлээр анх хэрэгж эхэлж гисэн. Тэгээ ерөнхийдөө сүүлийн үед бэлчээрийн талхаглал одоо энэ сүлжилтийн асуудал маш хурцаар тавигдж байгаа. Тэгээ үндсэн бас нэг шалтгаан гэвэл манай сүргийн бүц маш их алдагдсан. Ямааны тоо сүргийн бүцэд одоо нийт одоо манай мал сүргийн бараг 30% нь ямаа. Тэгэхээр сарлаг гэдэг амтан чинь сая их жаргал докторын ярьснаар маш их үнэттэй. Одоо ямааны ноолуураас одоо бараг дүүц хүс тийм чанартай одоо тийм бүтээгдэхүүн. Тэгээ 10 жилийн өмнө бид нар хамгийн гол нь малчууд тэр бүтээгдэхүүнээ бас нэг сайн мэдэхгүй. Тэгээ тэр сарлагын хөврийг нэгдүгürt бол авдаггүй. Тэгээд яг ингээд таашилд авчдаг байсан. Тэгээ бид нар тийм шин технологи гэдэг юм ингээд самнах тэр одоо аргыг зааж өгч байсан. Тэгээд анх удаа бид нар Архангай аймгийн Нэгтамир суманд малчтыг зохион байгуулад самж явах тэр жилдээ нэг одоо юу гэдгийг нэг 5-600 кг тийм сарлагын хөвөр бэлдээд тэгээд самцэн хөвөр бэлдээд үйлдвэрүүд очижсэн. Одоо манай одоо нийт Монгол орны одоо 120 гаруй тонн сарлагын хөврөөс барыг одоо таалах үеийн талаас их үеийн бэлдэж байна. Тэгээд нийтдээ одоо 30-40 мянган малчин өрхөд энийгээ бэлдээд жилдээ одоо нийт үндэсний үйлдвэрлэлүүд 10 гаруй сая долларын бүтээгдэхүүн гээд гадаадын зах зээлд экспортлж байна. Тэгээд энэ утгаараа бол бид нэр ногоон алт төслийн 10 жилийн одоо үйл ажиллагааны үр дүн одоо ингээ харахад бол маш их гарчээ. Тэгээд малчтын амьдралд ч гэсэн үндэсний үйлдвэрлэлд ч гэсэн бид нар тодорхой шинэ одоо түвхэд материал, шинэ бүтээгдэхүүн гэдэг тэр одоо арга замыг шинэ одоо зөвлөг зааж өгсөн юм болов уу гэж ойлгож байгаа. 10 жилийн үйл ажиллагаа бэлтээ олсон нь одоо BDSAF Mongolia брендийг үүсгэн байгуулсан энэ зүйлээр бас илэрж байна да. Тэгээд өнөөдөр бол одоо та бүтээгдэхүүнийхаа дээжээс бас студид авчирсан байна шүү дээ тий. Тэгээд өмнө яг энэ хүмүүстэй холбогдож та энэ брендээ үүсгэн байгуулах эсвэл та өөрөө судалж юу яа? Ер нь бол би өөрөө энэ түүхийн манай дэше бариараа. Ер нь түүхийн бизнесийг бол бас олон жил хийж байгаа. За. Тэгээд энэ хөгжлийнхаа явцаар бол бидний үгдийн самнах үйлдвэр, сүлжих үйлдвэргээ байгуулсан. Яг энэ үедээ бол энэ ногоон алтынхантай Хишиг Жаргал доктортой хамтарч энэ сарлагын хөврийг бол эцсийн бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол болохгүй байна. Одоо энэ хин нэгэн хүн нөгөөдгийг худалдаж авч эцсийн бүтээгдэхүүн болж энэ цаашаа үйлдвэрлэл болж явна гэдэг дээр бол
одоо тохироод. Тэгээ бид нар энийг бол ер нь худалдаж авч одоо 2010 оноос хойш сүүлийн 5 жил дараалан хийж байна. За сарлагын хөвөр бол одоо маш одоо тансаг сайхан бүтээгдэхүүн. Тэгээд CCM аяг нэг Америкийн нэг одоо ноос ноолрын холбоо судалгааны төв гэж байдаг. Тэднийхэн судлаад бол сарлагын хөврийг ямар ноолроос одоо бараг нэг дахин шахуу дулаах юм одоо дулаан хадгалах чанар нь юм байна гэж бол үзсэн байгаа. Тэгээ би яг гол нь юу хэлэх гээд байна гэвэл энэ Монгол сарлагын хөвөр чинь нэг хэдэн жилийн өмнө үнэгүй одоо салхинд хийгсдэг байсан юм одоо энэ үнэтэй бүтээгдэхүүн болж одоо дэлхийн хэрэглэгчдийн таашаалд бол нийцэж байна. Одоо энэ жил бид нар Английн одоо бас нэлээд алдартай хүмүүс манай бүтээгдэхүүнийг зарах тусгай эрхийг авсан байгаа. Тэгээд сүүлийн 5 6 жил бол ер нь гол хэрэглэгчд бол Оросын зах зээл дээр энэ Сибирийн хүүтэнд бол маш их зогсож байна гэдэг. Ерөөсөөс орж ирээд сарлаг л авна, ноолор авахгүй гэдэг тийм хэрэглэгч одоо үүсэх хэмжээнд хүртэл бид нэр үйлдвэрлэсэн байна. За яг энийг дагаад бол сайнны хажуугаар одоо саар гэж өгдөг. Энэ манай бүтээгдэхүүнүүд ингээ байхад чи одоо энэ хоёрыг бариад үзэх хэрэгтэй. Энэ болохоор бас 100% Монгол сарлаг гэж бичсэн байгаа. Энэ бол манай бүтээгдэхүүн ингээ бариад үзэхээр нэг ширүүн. Тий, наад. Ийм ширүүн одоо нэг хувцсыг өмсөх хийх бид эвгүй байдаг шүү дээ, тий. 5 мэдрэмж төрүүлдэг. За энэ яг танаа бүтээгдэхүүн. Энэ яг одоо манай сарлагын хөвөр бүтээгдэхүүн. Манайх бол Монголд гарч байгаа нийт сарлагын хөврийн 50%-ийг нь худалдаж авч байгаа. Тэгээд нэлээд хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. За энэ бол хятад үйлдвэрлэсэн одоо хуучин хувцсан дээр одоо бамбуу гэдэг модны одоо утас байдаг. Тэрнтэй нийлүүлж хагаад сүлдсэн байгаа. Тэгээ энэ үн дээр нь 100% сарлагын хөвөр гэж бичсэн. Энэ бол явандаа бас Монгол сарлагын хөврийн үнэлэмжийг буулгах, хэрэглэгчдийн итгэлийг одоо төөрөлдүүлэх ийм одоо бас эрсдэлтэй байгаа. Тэгэхээр ер нь бол бас бидний бүтээгдэхүүнийг худалдаж авахд бол бид нар бас баталгаатай гэж хэлж болж байна. Одоо түүхийн эдээ танах бол хаанаас бэлтгэж авч байна жишээ нь? Түүхийн эдээ одоо энэ ногоон алтын юу босгосон ийм одоо малчтын хоршоодууд байдаг. Тэр хоршоодуудад бид нар шууд захиалга өгөөд л тэр захиалгасны дагуу нөгөө хоршоодууд нь биднэрт авцраад бэлтгэн нөлөө өгч байна. А бид нар бэлтгэлийн үеэр урьдчилгаа мөнгөний өглөө нөгөө хэд чинь хөврөө авцарж өглөө бид нар шалгаад авлаа үлдсэн мөнгөний өглөө. Ингээд бол малчид бол одоо сүүлийн хэдэн жил бас нэлээдгүй хэмжээний орлогыг юунаас олж байгаа. Сарлагынхаа хөрөөс олж байгаа. Дэлхий Монголдо бол одоо Архангай аймгийн Булган сум ер нь сарлагаараа их тэргүүлдэг, дээгүр бичигддэг гэж сонсч байсан юм байна. Ер нь хөдөө орон нутгийн малчид та нартай яаж холбогдох вэ? Яг бид нар ч одоо нийтдээ баруун Дулаан аймаг гээд Архангай, Баян онгор энэ төр гээл сарлагтаа дээр нь завхан одоо Баян үйлгийн усгээ сарлагтаа сумуудад ажиллаж байгаа л да. Тэгээд 10 жилийн өмнөөс одоо ярьж ирсэн болохоор малчид одоо манай ногоон алтын тухай бидний ер нь сарлагын чиглэлээр үйл ажиллагааг сайн мэднэ. Тэгээ ерөнхийдөө анх одоо нэмж хэлэхэд сарлагын хөврийг анх бид нэр самж эхэлж яхад 1 кг 500 төгрөг байсан. Одоо бол ингээд 12,000 кг 12,000 10,000 гэдэг ингээд үнэтэй болж байгаа. Тэгэд мэдээж нөгөө малчид чинь амжиргааны асуудал учраас мэдээж үнэтэй бүтээгдэхүүнтэй үнэтэй учраас энийг самжс бэлтгэн малчид тодорхой хэмжээний хөдөлмөр гаргаж байгаа учраас тэгээ сүүлийн үед сарлагын хөвөр ингээд үнэтэй болоод ирсэн чинь малчид маш өөрснөө маш их сонирхож байгаа. Одоо тэр яаж самдгийг хүнд нийлүүлэх үү энэ төргээд одоо яг бодой компанитай манай баг одоо 10-аад оршоод гэрээ байгуулад одоо жил тутам гэрээ байгуулаад явдаг байсан бол одоо удаан хугацааны гэрээ байгуулад ингээд ажиллаад энэ нэг талдаа малчид их амар. Яагаад тэгэхээр тэд нэр сарлын хөврөөс амнаа зах зээл байгаа гэдгийг мэднэ. Очоод энд нь урчилгаа авчин цагаансараас өмнө мөнгөний одоо гачаалтай байх үед нь тодорхой хэмжээний урчилгаа өгнө. Тэгээд тэр сарлын хөврөө чанартай бэлдэндээ чанартай бэлж байгаа сарлын хөврчин сайн бүтээгдэхүүн болно гэдэг. Энэ тэгээд ерөнхийдөө Монголын ер нь бол энэ бидний сарлын хөврөөр гаргасан малчтаас нь аваад хоршоогоор нь дараа нь үндэсний үйлдвэртэй ажилласан одоо олон улсын зах зээл дээр гарч байгаа гэдэг бол ер нь бол үндэсний үйлдвэрлэлийг яаж одоо дэмжих үү те яаж одоо Монголынхаа бүтээгдэхүүнээр бид дэлхийн зах зээлд гарч чадах уу гэдэг юм бол өөрсдөө маш том илэрх жишээ болсон гэж би бас нэг юм нэмж хэлээ л да. Бид нар манай Монголын хэрэглэгчд бол одоо юу гэдэг сарлагын хөвөр гэхээр ингээд нэг л ширүү юм шиг ойлгоод л ингээд ойлгож шít. Тэгэхээр энийг бол одоо барууны хүмүүс юу гэдгийг нөгөө байгалийн гаралтай өөрийнхөө натуралны өнгөөрөө ямар нэгэн химийн бүтээгдэхүүн ороогүй. Тэгээ энэ бол одоо юу баруунд байгаа тэр брэнд хувцснуудаас илүү үнэтэй ноолоор сарлагын хөвөр бол Монголд ороод ирэхээр манай натуралны бүтээгдэхүүн хямдхан болоод нэг брэндгээд тавьчихсан нэг гялгар бүтээгдэхүүнүүд нь хамаагүй үнэтэй болчиход байгаа. Тэгэхээр энэ бол ер нь дэлхийн жишгээд агаад Монголд яг 100% бүтээгдэхүүнүүдээ бол цаашдаа их дэмжиж одоо энэ ч өөрөө хүмүүсийн хэрэглэгчдийг итгэлийг даасан тийм сайхан бүтээгдэхүүн болж байгаа гэдэгт бол хэлэх таа. Хишиг жаргалагчаа энэ эрүүл мэнд талаас хийгдсэн судалгаа шинжилгээний ажлууд бас их байдаг байх л та сарлагын хөвөрт.
Тэгэхээр сарлагын хөөргийг бол анх бид нар бол их олон хөдөөж маш олон эрдэмтдүүд судалсан. Судалгааны үр дүнгээс сүүлийн бол 10 жил бол бид нар энэ ногоолт хөтөлбөртэй хамтарч судалгаа хийж байгаа. За. Тэгэхээр эхлээд бол бид нар юу гэсэн гэхэлээ техникийн шин чанараас нь судалж ирсэн. Үнэхээр өгүүлдүрт нөгөө голч гэж ярьдаг шүү дээ. Өрсөлдөх чадвар, голч нарийнтай ийм ширхэгт, энэ зөөлөн ширхэгтэй дээр гаргаж ирсэн. Сүүлийн 5 жил бол одоо ингээ газар зүйн залтаа бүтээгдэхүүн гэж ирж байна шүү дээ. Тэгээ тухайн хүнд сарлагын хөөр ямар сэтгэл, ямар эрүүл мэндийн шин чанарыг бий болгох вэ гэдгийг чухал. Тэгэхээр хүн бол хүүтний давд тулахын тулд ямар нэгэн эдлэл заавал өмснө, хувцас өмснө. Тэгэхээр сарлагын хөөрийн онцлог нь бол далайн түвшингээс 2000-аас дээш юм уу 2500, 2700 амьдарч байгаа шүү дээ. Одоо сарлаг үржүүлэгч малчид чинь. Тэгэхээр манай цэцэг хүн оргилчин далайн түвшингээс 2300 байдаг шүү дээ. Тэгэхээр тэрнээс дээш амьдарч байгаа тэр хүүтэнд давд туулж байгаа сарлагын өсөн бүрхүүл бол маш зөөлөн. Дээр нь дулаан хадгалах, дулаан дамжуулах шин чанар байхгүй, хадгалах шин чанараараа давуу. Тэгэхээр бид нэг хүүтэнд ингээл нэг хүүтэн мэдрэмж төрөх хувцсыг одоо жишээ нь энэ холиотой ширхэгт гэж шүү дээ. Энэ холиотой ширхэг чинь цэцгэн биеийн дээр өмсгөлөө хүүтэн мэдрэх тийм шин чанарыг үүсгэдэг. А сарлагын хөөрт бол тийм шин чанар байдгүй. Дулаан мэдрэмжийн шин чанар үүсгэдэг. Тэгэхээр ер нь таны бас ярьснаас үүдэлтэй яг эрүүл мэнд талаасаа гэж би асуусан хариултаа бол би ер нь л хүүтнээс үүдэлтэй өвчин эмэг бол их байдаг. За ерөөхдөө хүүтэнд дулаан хувцаснаар бас эрүүл мэндэд анхаарах нэг гол ач холбогдол гэж үзэж болж байна да. Өөр нэг юм болохоор одоо манайхан ч маш их бөөрийн өвчтэй байдаг шүү дээ тийм. Тэгэхээр тэр бөөрийн өвчний дээр өмсөж байгаа сарлагын хөөрөн бүтээгдэхүүн өмсгöd бол маш тийм дулаалаг шин чанарыг бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр бол хүнд хүүтэн мэдрэмж төрүүлэхгүй хувцас гэдгийн онцлог нь тэр болно. Body Soft Mongolia брендийн одоо брендийг одоо бүтээхэд, хийхэд нийт хичнээн хүн ерөөхдөө ажиллаж байна вэ? Тэгээд одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ бас хурж байна уу? Ерөөхдөө хэрэглэгчдийн тэр манайх бол одоо нийтдээ нэг 70 орчим ажилсагтай. Тэгээд нийт жилдээ бол 30 орчим мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. За энэнийхээ бол 10% нь Монголын зах зээл дээр, үндсэндээ 90% нь бол гадны зах зээлд зарагдаж байна. Тэгээ энэ нь бол цаашдаа мэдээж их тэлэх байх. Одоо тэгэхээр Монголд байгаа сарлагын хөөрийн одоо малчид илүү самнаад эхлэхэд бол энэ гадаадын зах зээл бол мэдээж хязгааргүй Монголын одоо 3 сая хүний тухай биш. Бид нэр бас нэлээд олон хүмүүсийн одоо ихтгэл хүлээсэн бүтээгдэхүүн болж байгаа учраас цаашдаа бол их тэлэх байхаа гэж бол найдаж мөрөөдөж байгаа. За бүтээгдэхүүний онцлог, шин чанарын талаар бас бүгдээрээ чамгүй хугацаанд ярилцлаа. Тэгээд ер нь яг энэ бүтээгдэхүүнийг эдэлж хэрэгжилж байгаа энэ монголчуудын ерөөхдөө энэ сэтгэхүйн өнөөдрийн түвшинд ямар байх шиг байна. Яг энэ худалдан авж байгаа хүмүүсийн тэр сэтгэлдээс бас энэ өглөө хамтдаа сонсвол тэгээд бас засаж залруулах юм бол байгалах л та. Тэгээ ер нь бол нодлонгийн авсан хүмүүс энэ жил бол одоо Мишель Экспортер шим хаан ч бодогийн хаа байна гэж хайж байгаа дэрж байгаа бол манай худалдагч нар их баяртай байдаг. Тэгээд ер нь хамгийн гол миний хэлэх гээд байгаа юм бол энэ хуурамч бүтээгдэхүүнүүдээс л зайлсхийж яахгүй бол энэ дээр нь адилхан одоо тийм байгаа 100% Made in Mongolia 100% сарлагын хөөргөө бичсэн. Энэ дотор бол 1 грамм сарлагын хөөр байхгүй. Тэгэхээр энийг бол шинжилдэг барьдаг ийм лаборатори одоо Монголын систем нь одоо бол байгаа. Тэрийг яаж хэрэгжүүлэх талаар бол бас авчир дутагдaltaй ажиллаж байна гэж бодож байгаа. Манай их хямгалангийн нэг түүх байгаа те. Нэг арай хямдхны аваад өмссөн чи яасан гэж. Би тэгээ бас нөгөө сарлагын хөөрийг өөрөө дэмжигч гэсэн бас нэг удаа хуурцсан. Яагаад гэвэл Мишель Экспортер явж байгаад яг удаа нэг арай хямдх юм нэг 10,000 төгрөг хямдхан байхлаар энэ сарлагын хөөрийн өмд аваад өмссөн. Тэгээд нэг хэсэг өмснөө дараа ингээ захтнаад тэгээ ерөөсөө хатгаад өмсч болохгүй болохоор нь тэгээд ерөөхдөө бол яг үнэхээр жинхэнэ сарлагын хөөр гэдэг юмны ач холбогдлыг ойлгож чадсан л да. Тэгээ сарлагын хөөрийн бас нэг би зөв хэрэглэгчийн талаас ярих юм бол би одоо сүүлийн үед ерөөсөө яадгийн одоо ноос ноолор бүтээгдэхүүн худалдаж авахдаа сарлагын хөөрийг голдоо авдаг болсон. Тэгээд энэ бүтээгдэхүүний гайхамшигтай ерөөсөө эдэлж хэрэглэд маш их амархан. Ерөөсөө нөгөө нэг одоо юу гэдэг бөөрө хийлдэггүй. Тэгээд одоо янз бүрийн хийн цэвэрлэгээ энэ төр ихгүйгээр зүгээр одоо жирийн угаалгын машин тэгээд угааж болно. Ерөөсөө 10 жил өмсөд хэвээрэл байж байгаа. Би анх сарлагын хөөрийг энэ төсөл дээр орж байхдаа нэг тийм цамц худалдаж авсан. Тэгээд одоо тэр нэг одоо хүртэл өмсөж байгаа. Ноос ноолор бүтээгдэхүүнээсээ бас онцлог чанар нь өөрийн гэсэн нэг тийм чанар байгаа. Нэг талаар энэ дээр тий. Нэг талаар бол энэ дээр нэг хэлбэрээ хадгалах чадвар гэдэг нь бол сарлагын хөөрт их өндөр байдаг аахгүй. Тэгээ угаалгын машинд угаасан ч гэсэн 30 градусаас илүү усан дугааж болохгүй. Тий. Анхаарах зүйл нь бол тэрнээс илүү угаавал мэдээж агшин. А тэгээ 30 градусаас доош усанд болов гараар угаах хэрэгтэй.
Тэгээс нэг хэрэглэгчтэй хандаад бас нэг юм ичмээр байна. Манайх өнөөдөр бид нар монголоороо бахархаж чинь гэж ярьдэл яг энэ Монголд үйлдвэрлэсэн сарлын хөвгөрөн бүтээгдэхүүнийг авахар чинь би энэ авсан бүтээгдэхүүнээ далайн түвшингээс 2000-аас дээш амьдарч байгаа малчтад тусалж байгаа шүү дээ. Нэг талаар энийг үйлдвэрлэж байгаа одоо нийгмийн хариуцлагатай компани гэж би энэ хүмүүсийг хэлж байгаа юм л да. Яагаад гэвэл эдгээр чинь тэр хоолд амьдарч байгаа малчтаас очиж бүтээгдэхүүнээ аваад үйлдвэрлэж хагаад Монголд үйлдвэрлүү гэдгээ гаргаж тавьж байгаа ийм компаниуд дэмжиж байгаа. Энийг хийж байгаа бас бүх судлаачдын энэ бүтээлүүдийг ингэж дэмжиж ажиллаж байгаа болохоор би өмссөн цамцаараа бахарах ш. Өөрөөрөө бахархаж монголоороо бахархна гэдэг чинь би энэ цамцыг авснараа тэдэн төгрөгөөр аргаа илүү авснараа төчнийн хүмүүст би одоо Монгол гэдгийг бахархах тийм сэтгэл төрүүлэх байх гэж бодож байна. За баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч студид ирсэнд баярлалаа. Бид энэ өглөө сарлагын хөврийн ач тус зам одоо бүтээгдэхүүн одоо зах зээлийн тухай баг зэрэг ярилцлаа. Тэгээд яг одоо бас өвлийн улирал эхэлсэн. Тэгээд хүмүүс бас дулаан хувцас худалдаж авах гад зэхэж байгаа бол бас ноол руу гэлтгөө бас сарлагын хөврийг дулаан хувцсандаа авч болох юм боломжтой гэдгийг энэ өглөө бас үзэгч та бүхэндээ дахин сануулъя. Хөтөлбөр дараагийнхаа мэдээлэлээр үргэлжилж байна.